Улсын хурлын хамгаан газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээд бэлтгэн хүргэдэг. Улсын хурлын гишүүдэд ярилцлага нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Одон Туяа өргөдөн оролцож байна. Танд энэ өрөө мэндийг хүргэе. За баярлалаа. Улсын хурлын гишүүн Одон Туяа 1982 онд Нууцын 10 жилийн 1-р томсрогт 1988 онд Орхон холбоо нууцын Санкт Петербург хотын улсын их сургууль төлөвлөсөн олон улсын эзэмшдэг харилцааны мэргэжилтэй бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй 1988-аас 1991 он компанийн ерөнхий захирал 2007 оноос иргэн та баялаг сангийн тэргүүн 2008-аас 2012 онд нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлын төлөөлөгч 2011-ээс 2012 онд эрүүл мэндийн сайдын зөвлөх 2012 оны Улсын хурлын 6 дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон Улсын хурл дахь ард түмэн намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. Таны хувьд бас за эрүүл мэндийн болон одоо нийгмийн салбараар төсвөө бас ажилладаг байгаа. Тэгэхээр ер нь бас эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл бас Улсын хурл дээр хэлцэгдээд явж байна. За өмнө нь бас төрөөсийн энэ талаар баримтлах бодлого батлагдсан байгаа. Гэхмэчлэн одоо яг эрүүл мэндийн салбар дээр нэлээд олон хуулийн төслүүд болон хууль батлагдаж байна. Тэгэхээр ер нь одоо энэ эрүүл мэндийн салбарын онцлогийн талаар та бас хэлээд мэдээлэл өгье. Тэр энэ одоо эрүүл мэндийн даатгалын хууль энэ 7 хоногт Улсын хурлаар хэлцэгдэж батлагдсан. Тэгэхээр энэ хууль өөрөө бас урт түүхтэй. Намайг анх одоо гишүүн болоход энэ хуулийг ахлуулсан. Яг Ганбаатар гишүүн, Эрдэнэ гишүүн бас санаачлаад өргөн барьж ирсэн. За дараа нь энэ хууль бас нэлээд ажиллаад эцсийн байдлаар дахиад одоо засгийн газар орж ирсэн. Тэгэхээр ер нь энэ хууль бас яагаад ингэж хурдан вэ? Тэгэхээр өөрөө энэ салбар асар их онцлогтой салбар. Бусад одоо салбаруудаас их өөр юм байна. Жишээлбэл эрүүл мэндийн салбарын төсөм үйлчлэгээ бол ер нь дэлхийн бүх улс орнуудад үргэлж нэмэгдэж байгаа зүйл. Өсөн нэмэгдээд байна. Тэгэхээр энэ өсөн нэмэгдэж байгаа зардал юутай холбоотой гэхээр нэгдүгээр техник технологийн дэвшилтэй холбоотой. Тийм учраас тэрнтэйгээ холбоотой одоо энэ янз бүрийн одоо тоног төхөөрөмжүүд, онцлогооны аппаратууд бас өндөр өртөгтэй болж байгаа. Нөгөөтэйгүр одоо дэлхийн одоо уур амьсгалын өөрчлөлт ялангуяа Монгол улсад бол агаарын бохирдол хэрэгтэй хоол хүнстэй холбоотойгоор ер нь хүмүүсийн эрүүл мэндэд одоо зардал өсөж байгаа. Тийм учраас энэ одоо зардлаас одоо ард иргэдэд яаж сэргийлэх вэ? Энэ дээр бол төрийн онцгой одоо анхаарал тунд байна гэж бид бол эрүүл мэндийн хуулинд заасан байгаа. Тийм учраас энэ дээр төрөл бодлого явуулахдаа маш болгоомжтой одоо ийм одоо хуулийн хийх тулд бас нэлээд хичээж ажиллаа. Ер нь одоо эрүүл мэндийн даатгалын ач холбогдол эрүүл мэндийн даатгалыг боловсронгүй болгохын ач холбогдол нь юунд орчтой юм бэ? Тэгэхээр сая бас дэлхийн их олон орнуудын судалгаа гарсан. Тэгэхээр энэ судалгаагаар бол ер нь иргэд бол яг эрүүл мэндэд зориулж энэ юу одоо хуримтлал үүсгэдэг юм байна. Ямар ч одоо мөнгөгүй хүн байсан, мөнгөтэй хүн байсан өөр зүйлд ингээ хуримтлал үүсгээд идэг. Also одоо юу гэдэг юм машин, байшин ч гэдэг юм янз бүрийн зүйл хуримтлал үүсгээд байхад ер нь эрүүл мэндэд одоо нэг хүн үүсгэдэг юм байна л да. Тийм учраас эрүүл мэндийн даатгалыг бол одоо цаанаас нь хүмүүс одоо ингэ тэр хүн болсон санал болгодог. Ялангуяа одоо Монгол улсын хувьд бол бид бол иргэдийнхаа эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарч байгаагийн хувьд эрүүл мэндийн даатгалд иргэдэд хамруулахын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Тэгээд бид бүхнийхээ хамралт руу одоо явах хэрэгтэй. Ер нь бол Монгол улсад эрүүл мэндийн даатгалын хамралт бол өндөр байгаа. Энэ гаралтай. Тийм учраас энэ хөрсөн түвшингөөсөө бид ухрж болохгүй. Өнөөдөр иргэд маань хизээч одоо 5 жилийн дараа 10 жилийн дараах эрсдлийг бараг одоо тооцохгүйгээр л мөнгө өрчдөг. Тийм учраас бид бол та өнөөдөр эрүүл мэндэд ингээд багч гисэн мөнгө төлж явах юм бол энэ эргээд таны маш том эрсдлээс одоо хамгаалах юм аа гэдэг энэ их одоо чухал зүйл байгаа. Жишээлбэл манай иргэдийн хувьд бол одоо ялангуяа төр шимтгэлийг нь хариуцж байгаа иргэд байгаа. Сартаа одоо 3,000 4,000 төгрөг төлөөд шинэ хуулиар тэгээд жилдээ сая 900,000 төгрөг хүртэлх одоо энэ тусламж үйлчилгээ авах боломж нь хүртэл нэлээд байгаа шүү дээ. Тийм учраас бид бол эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгох чухал байгаа. Нөгөөтэйгүр энэ өөрөө салбарын санхүүжилтэнд маш чухал үүрэгтэй. Өнөөдөр манай эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг аваад үзэхээр нийт ердөө 30% нь одоо эрүүл мэндийн даатгалаас
нь одоо төрийн одоо төсвөөс орж ирдэг. За иргэдээс бол карманаас нь бол 40 гаруй хувь одоо карманаасаа төлж байна гэсэн. Энэ бол өөрөө их тийм буруу санхүүжилтийн тогтолцоо. Тэгэхээр бусад оронд яадаг вэ гэхээр иргэд даатгалтай бол бараг 70%, 80% өөрөө даатгалаасаа төлдөг. За карманаасаа төлөх хэмжээ дээдл нь одоо нийт улсын хэмжээгээр аваад үзэхэд 25%-аас хэтэрж болдгоо. Тэгэхээр манай иргэд маань арайгч олсон хэдэн төгрөгөөр эрүүл мэндтэл дараад байна гэсэн үг. Тийм учраас энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог одоо бий болгоод хэрэгжснээр энэ нийт эрүүл мэндийн салбарын санхүүжилт энд бол улсын төсөв, эмнэлэг, хувь хүн гэсэн энэ гурав дээр бол чанарын маш том өөрчлөлт. Нөгөөтэйгээр бас энэ салбарын онцлог дээр нэг зүйлийг хэлмээр л да. Энэ салбарт нөгөө мэдээллийн одоо дутмаг байдал гэж ярьдаг. Энэ юу вэ гэхээр бусад салбар дээр бол хүн ингээд юу авах вэ өөрөө шийдвэрээ гаргадаг. Үнэхээр маш яах вэ, хэмтхэн маш яах вэ, тийм ямар байр авах вэ, ямар хуучин сүд. Эрүүл мэнд дээр хүн өөрөө шийдвэр гаргах тэр боломж нь байдаггүй, мэдээлэл нь байдаггүй. Энэ ч үзээд одоо шинжилгээг хараад за та одоо энэ компьютер томографи аппаратанд харуулах ёстой шүү гэж хэлвэл өнөөдөр тэр хүн харуулахаас өөр л аргагүй. Өөрөөр тэр хүнд тэр мэдээллийн одоо дутмаг байдал гэдэг юм уу гэдгийг нэг онцлог байна. Тийм учраас энэ дээр бол төр бол тодорхой юм одоо бодлого бас болж байгаа гэж байна. Монгол үндэстэн бол жирийн иргэдээсээ эхлээд төрийн өндөрлөгт гарсан хүмүүсийн хүртэл хуулиар дэдэлдэг уламжлалтай ард түмэн бүгдээрээ хуулиар дэдэлцгээе. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинжилгээ найруулга явуулж байгаа шүү дээ. Одоо батлагдлаа. Тэгэхээр ер нь одоо яг энэ хуулийн шинжилгээр одоо яг ямар зарчмын асуудал шинжлэх гэж орж ирж байгаа юм болоо. Тэгэхээр энэ зарчим дээр бол хэд хэдэн зүйлийг бид нар бас батлуулахыг эрмэлзэж байгаа. За нэгдүгээр нь юу вэ гэхээр одоо орлого талаас нь аваад үзье. Орлого талаасаа бол одоо хувь хүний төлж байгаа шимтгэлүүд бол арай бодиттой болж ирж байгаа. За мөн одоо төрөөс дааж байгаа одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэл бас нэлээд бодит тоор орно. Урд нь бол одоо төр дааж ингээд сарын 670 төгрөг одоо даатгалын сан төлчдөг байсан бол одоо хөдөлмөрийн үлдний доод хэмжээний 2 хувьтай тэнцэн гэхээр урд нь 844 төгрөг, жилдээ бодохоор 46,000 төгрөгийг ингээд төр өөрөө бас тодорхой хэмжээгээр хариуцлага ингээд төлж байгаа. За хоёр дахь зарлага дээр бол бид бас энэ тусламж үйлчилгээний багцыг нэлээд нэмэгдүүлж өгсөн. Өнөөдөр ингээ хараад байхад бас даатгалын сан маань нэлээд үлдэх